За сайн байцгаана уу? Багнуурын цоглог хэмэрлэг ард түмнийхээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Төвшин Жаргал гэдэг. Би бол бизнес эрхлэгч ийм залуу байна. Өнөөдөр өглөө би Багнуур хотод ирлээ. Тэгэхээр би сүүлийн 2 жил бол дэлхийн 14 улсаар аялж янз бүрийн бизнесийн секторуудыг судалж бизнес эрхлэхэд ямар хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлдгийг барууны орнууд Азийн бар улсууд ямар зүйлийг ойлгосон учраас бизнес нь ингэж амжилттай эдийн засгийн хөгжилтэй явдаг юм бэ гэдэг талаар судалсан байгаа. Тэгээ өнөөдөр Багнуурынхаа ард түмэнд энэ талаараа би бас танилцуулж, тайлгнаж та бүхэндээ санал бодлоо хуваалцахаар Багнуур хотод хүрэлцэн ирээд байна. Магадгүй та ч гэсэн бас бизнес эрхлэхийг хүсдэг бах. Мэдээж хэн ч харсан бизнес эрхлэгч нар бол ажил хийж байгаа хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэдгийг бид нар мэдж байгаа. Гэтэл та бизнес эрхлэхэд танд ямар бэрхшээлүүд тулгараад байна вэ? Нэг бол та мөнгөгүй байна уу? Аль эсвэл та завгүй байна уу? Нэг бол хүүхдээ хараад гэртээ байж гин үү? Аль эсвэл боловсралгүй байна уу, тэ? Аль эсвэл эцэг эх чинь чамд мөнгө өгөөгүй юм уу? Гэх мэтлэн олон шалтгаанууд танд байгаа бах. Тэгвэл эдгээр шалтгаануудыг шийдэж болох 100 сая төгрөгийн үнэтэй санааг би өнөөдөр та бүхэнд бас хэлэх болно. Тэгээ өнөөдөр 27-ны өдөр 18 цагаас та бүхэнд нэгэн мэдээллийг би бас хүргэх болно. Энэ мэдээлэл бол манай Багнуур дахь офс дээр явагдах болно. Та бүхэн бас энд хурж иж оролцох боломжтой. 27, 28-нд 18 цагаас бид нар мэдээлэл хуваалцсанаа. Тэгээд үргэлжлэх бичлэгээс та бүхэн бас яг миний хэн болох, танд юу өгч чадах талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингээд орой уулзцгаая. Таны асуудлыг шийдэхэд хамтдаа оролцгаая. Та сонсооч. Хорвоо ертөнц танд ямар ч өргүү гэдгийг ойлго. Энэ бол миний хамгийн их хэлэх дуртай үгсийн нэг. Намайг төр амгалангийн Төвшин Жаргал гэдэг. Өөрийн бизнесийг эхлүүлж өдрөөс өдөрт өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд цутгалтгүй зүтгэж яваа нэгэн. Би энгийн нэг ажилчин гэр бүлийн хүүхэд. 10 жилдээ төгсөн амьдрал төл тавиад би манайхан хар ажил гэж нэрлэдэгдээ. Олон хүнд ажлуудыг хийж байлаа. Найз нөхдөөрөө нийлж мод ачих, вагонд бараач, ууланд мод бэлтгэх, барилга дээр ажиллах гэдэл. Мөнгө олохын тулд хүн хүчээр ажил хийсээр сүултээ амьдрал арга цааж өнгөрөөдөг хэдэн өдрийн хэлхээс мэт болсон мэт санагдах үеч байсан. Энэ бүхнээс залхан эцэстээ арх тамхи хэрэглэн танхаарч явдаг боллоо. Тийм ээ. Би бүтлгүүтж үтсэн. Гэхдээ бүтлгүүтэл гэдэг бол ердөөл таны эргэн босох хэрэгтэйг сануулсан сануулга юм. Дараа нь би эдийн засгч мэргэжил эзэмшиж, татврын улсын байцаагч гэдэг хүндтэй албан тушаалд 6 жил ажилласан. Энэ ажилдаа би олон зүйлийг суралцсан боловч амьдралд гарч байгаа үр дүн нь миний хүсэн хүлээж байсан тэр зүйл биш байлаа. Өөрөөр хэлбэл би үргэлж бусдаас хамааралтай байдаг. Мөнгөөр үргэлж дутагдж байдаг тэтгэврийн хөгшин болохыг хүссэнгүй. Өнөөдөр би бизнес эрхлэн дэлхийн олон гайхамшигтай газруудаа танилцж, фитнесээр хичээлэн өөртөө цаг зав зарцуулж, олон сайхан хүмүүстэй хамт сайн үйлсийн аян хийж, мөнгөхийн суралцаж, бас бусадтай боломжоо хуваалцаж байна. Олон найз нөхөд минь намайг ажлаасаа гарч бизнес эрхлэхээр шийдэхэд маш их гайхан эсэргүүцэж байж байлаа. Гэвч би өөрийнхоороо хийхийг хүссэн юм. Энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ гэж юу? Хэрвээ намайг амьдралаа 2 бүлэгт хуваа гэвэл нэгдүгээрт миний амьдралд хэн нэгэн өөртөө, хэн нэгэн буруутай, надад заавал хэн нэгэн туслах ёстой гэж бодож явсан үе. Харин хоёрдугаарт хорвоо ертөнц надад ямар ч өргүй гэдгийг ойлгосон үе гэж хуваагдах байх. Тийм ээ. Үнэхээр хэн ч танд өргүй, хэн ч таны амьдралаар амьдрахгүй, хэн ч таны өмнөөс хариуцлага хүлээхгүй, хэн ч таны өмнөөс өлсөж, уурлаж, өвдөж зовхгүй гэдгийг ойлгохтой зэрэгцэн. Бүх зүйлийг би өөрөө хийж бүтээх ёстой. Би өөрийн амьдралынхаа эзэн нь. Би хувь заяагаа өөрийн гараар, өөрийн ухаанаар, өөрийн ураар бүтээгч нэгэн хэмээн сэтгэж эхэлдэг байна. Би 30 настайгаас эхлэн өөрчлөлтийн тухай бодож эхэлсэн. Өнөөдөр бид өвөрмөц бас хачирлалаар дүрэн нийгэмд амьдарч байна. 20 жилийн өмнө бидний ээж аав, тэр үеийн хүмүүс мөрөөдөж чаддгүй байсан олон зүйлийг өнөөдөр хэн ч худалдаж авах боломжтой болжээ. Гадаад дотоодын тансаг аялал, идэж уух эрүүл хүнс, хувийн сууцнууд, тансаг машинууд, өндөр үнэтэй эмнэлгийн үйлчилгээ, боловсрал гэдэл боломжтой зүйлсийн жагсаалт хизээч дуусахгүй. Энэ бүх элбэг дэлбэг байдлыг үл харгалзан маш олон хүмүүс өмнөхийн адил баг саг зүйлсээр ань зоогож байгаа танд үнэхээр хачиргалтай санагдахгүй байна гэж юу? Бид өөрсдөө ингэж амьдраа зогсохгүй. Үр хөвгтдээ эд материалын ядуурл, тарих оюуны ядуурл, зүрх сэтгэлийн хоосрлыг өвлүүлэн үлдээх ёстой гэж юу? Бид бол дэлхийг засаглаж, бодлогыг тодорхойлж явсан агуу үндэстний үр сад гэдгээ мартах учиргүй. Таны хэн байсныг хойч үе, үр удамчин дүгнэх болно. Тийм учраас би ирээдүйн сайн сайхны төлөө хизээч үл зогсох болно. Та ч гэсэн битгий зогсоорой. Өнөөдрөөс эхлэн та өөрөө өөрчлөгдөж эхэлнэ. Тэгээ бусдын өөрчлөлтийг араасаа дагуул.